1-ийн 7 зэрэгээс хасах нь 2-ыг үржих нь 1-ийн 4 зэрэгийн 8 зэрэг. Энэний биномын задаргааны 1-ийн 41-ийг агуулсан гишүүний өмнөх коэффициентийг олоорой гэж. За мэдээж биномын задаргааны k дээр нэмэх 1-р гишүүн гэдэг бол ийм томьёо оруулдаг. За өмнөх хичээл дээр үзсэнтэй яг адилханаар энийг агуулсан гишүүн нь k дээр нэмэх 1-р гишүүн гэж үзээд энэ томьёонд орлуулъя. За мэдээж A-гийн оронд бол 1-ийн 7 зэрэг байгаа. B-ийн оронд хасах 2-ийн 4 зэрэг, энэний k зэрэг гэсэн үг. За зэргийн чанараа ашиглах юм бол ийм болно. Энэ хэрэг нийлүүлчихье. Тэр хоёр нийлэхээр 9-ийн 56-аас хасах нь хасагдлаа дээр 4k нэмэхээр хасах 3k болно. За мэдээж хэрэг энэ зэрэг 41 тотенцоо байх хэвээр. За энд очивол k-тэнцүү 5 гэж гарч байна. K-н 5 тотенцоо гэдгээс бидний олох гишүүн бол 6-р гишүүн гэж гарч ирнэ. За өмнөх коэффициент маань энд байгаа учраас шууд эндээ 5-ыг орлуулчих юм бол ийм бол мэдээж энд нь 5-ыг орлуулах юм бол 9-ийн 41 зэрэг гарч ирнэ. Угаасаа 41 гэж өгсөн байгаа учраас ингэж гарч ирнэ. За энийг чааш нь өччих юм бол энэ бол хасах 32 тотенц нь, харин энэ нь ийм болно. За ингээ орхицсон ч болно. За энийг бүр чааш нь өргөжүүлээд болох юм бол хасах 1792 гардаг байна. За бидний олох коэффициент бол энэ. Хэрвээ энийг агуулсан гишүүнийг олох юм бол бүтнээр нь ингэж үчинэ. Коэффициент нь гэх юм бол зөвхөн энийг нийлнэ.